Бүгдээрээ сайн уу? Шинэ хөмжлөгтэй тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ Бранжелина гэж ярьж хэвшсэн Брэд Питт болон Анжелина Жоли нарын талаар ярилцах болно. За мэдээж Анжелина Жоли, Брэд Питт гэл тэгэхээр хүн болгон мэдэж байгаа байх, дэлхийн нийтэд бараг мэдгүй хүн байхгүй шахуу Холливуудын хамгийн хүчирхэг хос, хүмүүсийн хайрын хэмжүүр болсон энэ хосууд яагаад салахаар болсон, тэдэнд юу тохиолдсон гэдгийг өнөөдөр илүү хувийн амьдрал тал дээр нь төвлөрч ярих гэж бодож байна. За тийм болохоор хэдүүлээ олон таван үгээр яг уу бичлэг рүүгээ орцгоё. За Анжелинаг та бүгд Джон Войт гэх жүжигчний охин болон мэндэлсэн гэдгийг сайн мэдэж байгаа байх. Дээр нь түүний ээж нь болох Маршалин Бертранд гэх эмэгтэй мөн жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Гэхдээ тухайн эмэгтэй өөрийн мөрөөдлөө түр хугацаанд хойшин тавиад хоёр хүүхдээ төрүүлсэн нь Анжелинагийн ах болон Анжелина нар байсан юм. Хосууд бага хүүхдээ үлгэдэж аваад 2 орчим хүрч байх үед нь албан ёсоор салцгаасан. Ингэхдээ аав нь ээжийг нь 2 хүүхдээ өөрөө мэдээд өсөг гэд хаяад явчихсан гэдэг. Хүүхдүүдээ өсгөхийн тулд Маршалин өөрийн мөрөөдлөө хаяж байгаа бүгдээ хүүхдүүддээ зориулсаар өөд олсон. Тэгвэл энэ нь Анжелинагийн бага нас Анжелинагийн сэтгэл зүйд бол маш хүчтэй нөлөөлөх болсон. Тэрээр багаасаа маш тийм сэтгэл зүйн хувьд тогтворгүй, маш олон хортой муу зуршлууттай болж өссөн. За мөн дээр нь ямар ч хоолны туршлагагүй байсан. Ерөөсөө юм мэдэж харагддаггүй. Тийм ч болохоор маш их шимт хижээлийн дутагдалд орж эцэнхээ туранхай байсан. Үүнийг нь олвол сургуулийн орчинд хүүхдүүд шоолж, доогөлж, түүнийг дээрлэхэж хүчирхээлдэг байсан. Түүнээс гадна тэрээр өөрийн үе тэнгийн хүүхдүүдтэй нэг л арга ивэ олцож чадахгүй, дээрлэхүүлэхийн хажуугаар найзтайж болж чадалгүй, ганцаарддаг байсан. Үүнд нь ганц санаа зовдөг хүн нь ээж нь л байсан. Ээжээс нь өөр хинч түүнийг хоолоо идэж гин үү, сэтгэл санаа чинь ямар байна, инээ тэрэг гэдэг байдлаар бол хизээж анхаардаггүй байсан. За ингээд Анжелина багаасаа л өөрийгөө голсон, сургуулийн орчинд хүүхдүүдээс маш их дарамт мэдэрсэн. Түүнээс гадна аавын хайр халамж, аавын орон зай гэдэг зүйлээр дутаж сэтгэл зүйн хувьд хямралд орж эхэлсэн байна. За тийм ч болохоор тэрээр 2 удаа өөрийнхөө амийг хорлохыг оролдож исэн. Анжелина өөрөө нэг тийм хутга цоглуулах сонирхолтой гэн л дээ. Хутганы цоглуулгатай янз бүрийн сонин содон хутга хаан л байна, тэр болгоныг авч тэгж өөрийнхөө цоглуулгатаа нэмдэг байсан. Ингээд түүний сэтгэл зүйн тогтворгүй байдал яваандаа даамжирсаар өөрийгөө гэмтээж энэ нь эцэстээ амиа хорлох оролдлого болсон байна. Эхний удаа бол тухайн цоглуулдаг байсан хутгуудаа ашиглан амиа хорлохыг заавцсан. За түүний дараачаас бол хөлсний алуурчин гэж байдаг да. За тийм хөлсний алуурчинд бол мөнгө төлж өөрийгөө алуулахаар тохиролцож исэн гэж байсан. Яагаад гэхээр тухайн хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаад амиа хорлцлоо гэж бодъё. За амиа хорлцох юм бол эргэн тойрны хүмүүс нь маш их тэгэж хүн дээр тусгаж авдаг. Түүний оронд хин нэгэнд алуулчихлаа гэсэн бол арай илүү хөнгөн байх гэж бодоод ийхүү хөлсний алуурчин өөртөө хөлсөлж исэн гэж байсан. За азар тухайн хөлсний алуурчин нь арай нэг тийм сэтгэл зүрэхтэй гэхүү. За сэтгэл зүрэхтэй гэх нь ч хайш юм. Зүгээр л өөрийгөө алуулъя гэд ирж байгаа тэр жоохон охиныг мөнгөний аваад заа гэж алахыг бол хүсээгүй. Тэрээр Анжелинад би чамд 1 сарын хугацаа өгье. Чи энэ 1 сарын хугацаанд бод. Тэгээд үнэхээр чиний шийдвэр өөрчлөгдөхгүй болвол надад хэлээ. Тэр үед би чиний мөнгийг аваад чиний ажлыг гүйцээж өгье гэж олол хэлсэн. За зарим их сурвалж, зарим бичлэгүүд дээр бол арай өөрөөр мөн яригддаг. Тухайн хөлсний алууршны утсыг нь олоод Анжелина тасралтгүй залгаж эхэлсэн байна. Өөрийгөө ингэж алуулахын тулд гэхдээ нөгөө хөлсний алуурчин нь чи над руу тасралтгүй ингэж залхаа болох юм бол би чамд тодорхой нэг өдрийг хэлье. Ажлаа гүйцэтгэж чадах тэр өдрөө хэлье. За тэр өдөр хүртэл чи бод, хэрвээ чи над руу залахгүй бол би ажлаа гүйцэтгэн. Хэрвээ чи над руу залгаад боль гэж хэлвэл би болно гэж тохиролцсон гэж бол мөн ярьцгаад юм байна лээ. За ямар ч байсан нэлээд эвгүй ч гэсэн өөрийнхөө амийг тэгэж ахуулуулахаар хүн хүртэл хөслөх хэмжээний сэтгэл зүйн нь бол тийм их савлгаатай байсан байна. Ингээд ганц сарын хугацаанд амьдарч үзлээ. Цаашаад амьдарч болохоор юм шиг санагдсан юм шиг байгаа. Ямар ч байсан тухайн хөлсний алуурчин бол ажлаа гүйцэтгээгүй гэдгийг та бид мэдж байна. Үүнийгээ өөрөө Анжелина Жоли ч гэсэн хүлээн зөвшөөрч ярьсан байдаг.
За үүнээс гадна хар тамхины хэрэглээ, гэр бүлийн харилцаатай хүнтэйгээ ёс бус харилцаатай гэх мэтчлэн иймэрхүү ярианууд байдаг. Хар тамхины хэрэглээн дээр нь ярих юм бол Анжелина маш олон хар тамхи, ёстой нөгөө хэрэглэж үзээгүй хар тамхи үлдээгүй болтлоо тийм олон төрлийн хар тамхиг маш их хэмжээгээр хэрэгжилж исэн гэсэн. Тэрч битгий хэл яг нөгөө хар тамхи нийлүүлдэг байсан хүн нь гарч ирээд хэвлэл мэдээлэлд янз бүрийн ярилцлага өгөөд түүнийг өөрийнх нь худалдан авагч байсан, би түүнд хар тамхи зардаг байсан гэдгээ батлахын тулд Анжелинаг бичсэн бичлэгээ хүртэл цацсан байдгийн байна лээ. Тэрээр олвол Анжелина надаас маш их хэмжээний хар тамхи авдаг байсан. Төрөл бүрийн хар тамхиг би олвол нийлүүлдэг байсан. Тэр их хэмжээгээр хар тамхи хэрэгэлдэг, тэр их хэмжээгээр хар тамхиг удаан хугацаанд хэрэгжилж исэн хүний хувьд өнөө хүртэл амьд байхын дээр амжилттай байгаа нь өөрөө гайхамшигтай явдал юм а гэж болов ярьсан байдгийн байна лээ. За одоо би та бүгдтэй нэг бичлэг үзүүлнэ. За энэ бичлэг дээр бол Анжелина хар тамхи хэрэгжилчгээд ярилцлага өгж байгаа тийм бичлэг байх болно. За энийг нь яагаад ингэж тодорхой мэдээд байна гэхээр энэ хар тамхи нийлүүлэгч нь өөрөө ярьжсэн байгаа байхгүй юу? Анжелина над дээр яг энэ ярилцлагад орохынхоо өмнөхөн маш их хэмжээгээр хар тамхи авахар ирсэн. Тэгээд аваад явсан. Гэхдээ ярилцлагын дараа шууд дахиж над дээр ирээд маш их хэмжээгээр хар тамхи авсан. Тийм учраас энэ ярилцлага дээр олвол тэрээр хар тамхиг хэрэгжилчихсэн байсан гэж болов ярьсан байдгийн байна лээ. Та бүгд бас хараад үзтээ тэгэж анзаарэгдэж байна уу? Co-starring Winona Ryder. I am very, very pleased to have her on this program. Welcome. Good. I'm very, very happy to be here. I watch your show all the time. Oh, thank you. I didn't know that you lived in New York. I didn't know you lived in New York. I'm being I was just saying before it started rolling. I was trying to tell him how I don't have friends here and I don't have anybody to go to dinner with. So I love watching your show. So. Oh, thank you. Яг ингээд анзаарвал яг нэг юм жоохон юм хэргэлцэн согтууч юм шиг нүдэн нэг тийм жоохон эвгүй болоод ингэж байгаа нь бол анзаарэгдэж байгааз. За үргэлжлүүлээд хэдүүлээ ахыхын талаар ярьцгаая. За төрсөн ахтайгаа үнсэлцэж байгаа янз бүрийн зургууд тэр нь бүр 1-2 удаагийн ч биш. Хэд хэдэн арга хэмжээнд очихдоо ингэж хоорондоо үнсэлцэж байгаа зургууд нь бол авагдаж ил болсон байгаа. Тэр цаг мөчөөс хойш 20 жилийн хугацаанд хүмүүс одоо хүртэл тэр талаар ярьдаг. Тэднийг гаж харилцаатай, бэлгийн харилцаатай гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бол ярьж бичцгээдгээ. Миний хувьд ч гэсэн яаж ч бодсон өөрийнхөө ах дүүтэй ийм байдлаар уруул дээрээ үнсэж барьж дотн байна гэдэг бол байж боломгүй санагдаад байдаг. Яг одоо ч гэсэн ингээд тэрхүү зургуудыг ингээ харахад бол надад тэгэж их бол таатай санагддаггүй. За тийм болохоор тэднийг бол ийм харилцаатай гэх мэтчлэн түүнээс хойш 20 жилийн хугацаанд ярьжсэн ч анх тэр үнсэлцэж байх үедээ л Анжелина өөрөө ярьжсэн. Би ахтайгаа яг ах дүүсийн хайраар тэрнээс иш бол үүнээс илүү янз бүрийн ир имийн хайр, ир имийн романтик харилцаа, бэлгийн харилцаа гэдэг зүйл байхгүй. Бит хоёр зүгээр маш дотн өссөн аав ээж хоёр маань бит хоёрыг ийм дотн байхад дуртай байсан. Тийм учраас ингэж дотн өссөн гэж болов тайлбарлан ярьсан байдаг. Түүнээс гадна Брэдээс салсны дараачаас Анжелинагийн ах нь бол хүүхдүүдтэй энэ тэнд ингэж ойр олон нийтийн газраар харагдах болсон байхгүй юу? За үүнийг нь бол хэвлэл мэдээллийнхэн үлгэж авч янз бүрээр бичиг байсан. Тухайлбал юу гэж бичсэн байсан гэхээр Анжелина ахтайгаа дахиад нөгөө харилцаагаа сэргээсэн үү? Анжелинагийн хүүхдүүд ахыг нь Ава гэж дууддаг. Ах нь Анжелинагийн гэрийн үйлчлэгч, Анжелинагийн хүүхдийн асрагч гэх мэтчлэн иймэрхүү байдлаар жоохон тийм эвгүй мэдээллүүд гарч эхэлсэн учраас эцэст нь Анжелина өөрийнхөө ахыг өөрөөсөө болон гэр бүлээсээ хол байлгахаар шийдэж явуулсан гэж хэлсэн. За энийгээ болохоор Анжелина өөрөө юу гэж тайлбарлаж байсан гэхээр би түүний сайн сайхны төлөө өөртөө дүгнэлт хийгээсээ өөрийгөө хөгжүүлээсээ гэсэндээ явуулсан гэж болвол ярьдаг ч гэсэн Брэдээс салж байгаа эмзэг үед нь Анжелинагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөд байсан учраас тэрээр ийхүү ахыгаа өөрийнхөө гэр бүлээс өөрийнхөө ойр тойрноос холдуулахар болсон байна. Ер нь нэг иймэрхүү сэтгэл зүйн хувьд нэлээд тогтургүй маш тийм савлгаа ихтэй дээр нь өөртөө маш тийм аюултай хортой муу зуршлуудтай байсан ч гэсэн анхны хүүгээ өрчилж авснаас хойш тэрээр энэ бүх муу зуршлуудаасаа болов салж эхэлсэн. Түүний сэтгэл санаа ч гэсэн арай тогтвортой болж эхэлсэн. Яг л нөгөө нэг хүүхэд түүнд зөв амьдрах шин боломж,
зөв амьдрах утга учирыг өгсөн гэлтэй байсан. За үргэлжлүүлээд хэдүүлээ түүний хайрын амьдралын талаар жоохон дэлгэрэнгүй яригдах юм. 14 настай байхасаа нэг хөвгүүнтэй олол үерхжсэн. Тэр хөвгүүнтэйгээ 2 жилийн хугацаанд үерхэд яг нэг тийм өсвөр насны хайр байдаг да. За чи хаана байна? Тэнд баг миний гэр байна гэл ингээд нөгөө нэг сохортлоо дууралдаг. Яг тэр үедээ болвол явж исэн маа. Найз залууга дагаад гудамжинд гарахад хүртэл бэлэн байсан. Тэр их хэмжээний хайртай байсан. За энэ үед нь олвол ээж нь охиноо ядаж сургуультай, ядаж боловсралтай, ядаж миний нүдэнд ор харагдаад байж гэж бодсондоо тухайн хөвгүүнээ гэртээ дагуулж ирээд хамт амьдарч болно гэдэг зөвшөөрлөг өгсөн маа. Ингээд тэр хөвгүүнтэйгээ мөн хамт амьдарч ийсэн гэж ийсэн. Ингээд 1995 онд Хакер гэх кинонд хамтран тоглосон Английн жүжигчин залуу болох Johnny Lee Miller-тэй тотносож эхэлсэн. Ер нь болцоод нэг их удалгүй буюу 1996 онд тэд гэрэлсэн байгаа. Ингэхдээ олвол яг тэр хурмын ёслол гэхүү хурмын үйл ажиллагаан дээрээ олвол Анжелина цагаан подолк хар өмдтэй байсан. Бас нэлээд тийм сонирхолтой ертөнцтэй хүн юм шиг бол надад санагдсан. Ингэхдээ тэр цагаан подолкон дээрээ өөрийнхөө цусаар Johnny Lee Miller гэж нөхөр болж байгаа хүнийхээ нэрийг бичсэн байдгийн мэн лээ. Үүгээрээ өөрийгөө үнэнч байна гэдгээ андгаалаад байгаа мó? Үнэхээр хайртай гэдгээ батлах гээд байгаа мó? Сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн ингэж олол биччихсэн гэж хэлсэн. За гэхдээ энэ хоёрын харилцаа олвол 1997 онд дуусгаар болсон. Яагаад салсан гэдгээ олвол Анжелина Жоли юу гэж ярьдаг гэхээр бид хоёр маш тийм завгүй цагийн хуваартай байсан учраас ерөөсөө ингээд уулзаж хамт байх боломж байгаагүй, тийм учраас ингээд салж яана гэж болол тайлбарлсан байдгийн мэн лээ. Гэхдээ энэ хоёр ч аль бие ёсоор гэрлэлтэд бүртгүүлчихсэн учраас 1999 он хүртэл 2 жилийн хугацаанд яг нөгөө салах процесс, бичиг цаасны ажил ингэж явсан байгаа. Ингээд 1999 онд аль бие ёсоор эцэслэгдэн салцгаасан байгаа. За энэ 1997 оноос 1999 он хүртлээр бас зүгээр байгаагүй. Анжелина 1996 онд нээлттэй хийсэн Foxfire гэх кинонд хамтран тоглож байсан Jenny Shimizu гэх Аз жүжигчин загвар өмсөгч бүсгүйтэй үерхэж эхэлсэн ба хожим нь олвол өөрөө юу гэж ярьж исэн гэхээр хэрвээ би нөхөртөөгөө гэрлээгүй байсан бол би Jenny-тэй гэрлэх байсан гэж хүртэл ярьсан байдгийн мэн лээ. За ингээд хосууд болвол 2-3 жилийн хугацаанд бас нэлээд урт хугацаанд хөөрхөн тогтвортой үерхэж байгаасаасан ингээд 2000 оны 5 сарын 5-ны өдөр Billy Bob Thornton гэх залуутай гэрэлсэн байгаа. За энэ хоёр дахь нөхөртөөгөө болохоор Pushing Teen гэх кино зураг авалтын үеэр хамтран ажиллаж байхдаа танилцсан юм байна лээ. Эхэндээ бол энэ хоёр шууд романтик харилцаа үүсгээгүй. Билли өөр жүжигчинтэй сүй тавьчихсан байсан тухайн үед. Түүнээс гадна Анжелина ч өөрөө Jenny гэх эмэгтэйтэй харилцаатай мөн 1997 онд нээлттэй хийсэн Playing God гэх кинонд хамтран тоглосон жүжигчин залуутай мөн романтик харилцаатай юм шиг байна гэсэн тиймэрхүү мэдээллүүд мөн гараад эхэлчихсэн байсан ийм цаг үе яахгүй юу. За тийм учраас эхэндээ шууд романтик харилцаа бол үүсгээгүй. Яванда дассаар инхүү эцэст нь 2000 онд гэрэлсэн нь энэ байгаа. За тэд бол 20 насны зөрүүтэй бас нэлээд насны зөрүүтэй хосууд байсан. Түүнээс гадна биенийхээ цусыг хийж ингэж зүүдэг тийм төмөр хос зүйлт зүүдэг байсан гэдэг тийм яриа байдаг. Энэ талаар бол та бүгд хэдийнэ сонссон байх гэж миний хувьд бодож байна. Нөгөө нэг хүнийхээ цусыг хийгээд ингээд явна гэхээр бас жоохон эвгүй байгааз за ямар ч байсан ийм хос зүйлтийг бол зөөдөг байсан гэдэг юм байна лээ. Тэгэхээр Анжелина болвол багасаа нэлээд нөгөө сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан, маш олон муу зуршилтай, өөрийгөө гэмтээдэг байсан гэд би өмнө нь ярьжсэн. Тийм учраас өмнөх нөхөр дээрээч тэр өөрийнхөө цусаар юм бичээл дараачийнхаа нөхөр дээрч тэр өөр хоорондынхоо тэр цуснуудыг аваад зүүж яваал ер нь нэг тийм жоохон цустай холбогдох дуртай, цусаар тоглох дуртай тийм хүн юм шиг надад бол санагдсан. Гэхдээ энэ хосууд маань бас тэгэж их удаж чадаагүй. 2002 онд Анжелина өөрийн хамгийн анхны хүүхдээ Камбожоос 6 сартай байхад нь үрчилж авсан. Maddox гэх хүү байгаа. За тэр хүүгээ үрчилж аваад тэр хүүг үрчилж авч болно гэсэн албан ёсны зөвшөөрөл гарснаас хойш 3 сарын дараа энэ хоёр салж байгаагаа зарласан. Энэ нөгөө хүүхэд үрчлэх асуудал байна штэ тий. За энэ хүүхэд үрчлэх асуудал дээр олвол хоёулаа хамтдаа байж энэ хүүхдийг өсгөнө гэдэг байдлаар бичиг баримтаа бүрдүүлээгүй. Анхнаасаа ганц бие ээж
гэдэг байдлаар бол бичиг баримтаа бүрдүүлсэн учраас энэ үрчилж авах асуудал дээр нь бол тэгэж их асуудал үүсээгүй юм шиг байгаа. Ямар ч тач хосуудын гэр бүлийг нь аль бие осоор цуцалсан бичиг цаасны ажил 2003 оны 5 сарын 27-ны өдөр эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан байгаа. Ингээд 3 дахь нөхөр нь бол Брэд байсан. За яагаад ер нь Камбожоос хамгийн анх хүүхэд үрчилж авъя гэж бодсон болоо гэд хайгаад үтсэн чинь 2000 онд Анжелина Камбожид кино зураг авалтаар очиж ажиллаж исэн юм байна. Тэр үедээ Камбожийн хүмүүс ямар хэцүү ядруухан орчинд амьдарч байгаа гэдгийг өөрийнхөө нүдээр гэрчилж харсан. За тэр цаг мөчөөс эхлэн өөрөө сайн үсийн ажил хийх ёстой, буйны ажил хийх ёстой байна гэдэг сэтлийг хамгийн анх авч исэн. За ингээд дараа жилээс нь тэрээр дөрвөсөдтэй уулзаж ажиллаж исэн. Түүнээс гадна Ирак, Сир, Эквадорын дөрвөсөдийн хуаранд мөн олон удаа очиж ажиллаж исэн юм байна лээ. За ямар ч байсан Камбожид хийсэн тэр зураг авалтаасаа үүдээд түүний энэ их сайн үсийн ажил хийх сэтлэн төрж явандаа тэндээсээ хүүхэд өргөж авсан ийм учиртай байсан юм байна лээ. За үргэлжлүүлээд хэдүүлээ Брэдийн талаар жоохон дэлгэрэнгүй яриадах юм. За Брэдийн хувьд бол ёстой алтан дундаж гэж ярддаг та алтан дундаж айлд өссөн. Аав нь том тэрэгний жолооч, ээж нь харин сургуулийн зөвлөх байсан. Нилээн тийм шашинлаг тийм орчинд өссөн ба. Хүрээлэн боо орчнонч тэр, сургуулийн орчнонч тэр, гэр бүлийн орчнонч тэр нилээн шашинлаг, шашиндаа үнэнч тийм орчинд өссөн байгаа даа байхгүй юу? Тийм айлын хүүхэд. Анжелинагаас ялгаатай нь Брэдийн аав ээж хоёр нь салсан гэдэг ч юм уу. Брэдийн аав ээж хоёр салснаас үүдээд Брэдэд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү явдал бол байхгүй. Аав ээж хоёр нь салж байгаагүй. Гисэн ч Брэдэд ч гэсэн асуудал байсан. Тэрээр бол багаасаа маш их хэмжээний архи хар тамхины асуудалтай байсан. За 2017 онд тэрээр нэг ярилцлага өгсөн байдаг. За тэр ярилцлага дээр юу гэж арсан гэхээр би коллежоо төгссөнөөсөө хойш, коллежоосоо гарснаасаа хойш нэг ч өдөр хар тамхи юм уу архи хэрэглээгүй, өнгөрч байгаагүй. Би нэг ч өдөр эрүүл байж үзээгүй гэдгийг ярьсан байдгийм байна лээ. За тийм учраас тэрээр коллежоо олохлоор 1983 онд элсээд 1987 онд ердөө 2хон кредит дутуу байхад нь жүжигчин болно гэд хаяад явчихсан маа. Тэр цаг мөчөөс гэдэг чинь 1987 оноос хойшоо 20-30 жил, 20 гаруй жил бол тогтмол хэрэгжилж исэн гэдг нь бол энэ ярилцлагаар нь тодорхой болсон. Ингээд тэрээр 1990-ад оны ихээр олонд танигдаад олон нийтээс хүндлэл хайрыг нь хүлээх тусам түүний нэр хүнд өсөх тусам түүний энэ архи хар тамхины хэрэглээ улмал хурцтаж эхэлсэн. Эмоцоо дарахын тулд маш их хэмжээгээр архи хар тамхи хэрэглэдэг байсан. За түүнээс гадна энэ хоёрыгоо бүр хооронд нь хольж хутгаж, хооронд нь хольж хэрэглэдэг амь насанд маш тийм аюултай хэмжээгээр хэрэглэх болсон гэдгийг мэн лээ. Түүний дээр насанд хүрээгүй охтуудтай харилцаа тогтоодог байсан. Тэрээр өөрийнхөө хамтран кинонд тоглосон 15, 16, 17 настай насанд хүрээгүй охтуудтай өөрөө багадаа тэднээс 10 насаар ах бэжж янз бүрийн харилцаа тогтоодог байсан байгаа байхгүй юу? Тухайлх юм бол Шалейн Маккол гэх охинтой 15 настай байхад нь харилцаа үүсгэж исэн, Жюлет Льюис гэх охинтой 16 настай байхад нь харилцаа үүсгэж исэн гэх мэтчлэн. Тэр үедээ 1990 онд гэд бодоод үзэх юм бол Брэд өөрөө 26 настай, харин Жюлет гэх охин 16 настай, 10 насны зөрүүтэй байсан. За энэ охинтойгоо бүр 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан байдаг юм байна. За тэгээд энэ охиноосоо салсныхаа дараачаас тэрээр Gwyneth Paltrow гэх жүжигчин эмэгтэйг та бүгд сайн мэдж байгаа. Энэ эмэгтэйтэй 1994 оноос болцож бүр сүй тавьсан ч гэсэн салцгаасан. За нэг удаа болвол алтан бөмбөрцөг шагнал гартуулах яслал дээр Брэд Gwyneth-д хандан чи болвол миний амьдралын хайр, миний илч гэж хүртэл ярьж исэн. За Gwyneth болохоор хожим нь өөрөө юу гэж ярьж исэн гэхээр би өөрийнхөө гараар өөрийнхөө энэ харилцааг сүйтгэсэн. Би маш залуухан байсан, юу хийхээ мэдэхгүй байсан. Би гэрлэхэд бэлэн биш байсан гэх утгаар бол ярьж Брэдээс уучлалт хүртэл гуйж исэн. Гэхдээ энэ харилцааны цаана яг ямар асуудлууд үүссэн юм бэ гэдэг дээр хид хідэн тийм цуу яриа байдаг байхгүй юу? За тэр талаар хэдүүлээ жоохон яриа л та. Тухайлх юм бол Gwyneth чинь өөрөө нэлээд тийм элит орчинд өссөн.
Нилээн тийм боломжтой гэр бүлд төрж өссөн, боломжтой хүрээлэлтэй байсан, түүнээс гадна хамгийн нэр хүнд бүхий сургуульд сурч ингэж том болсон хүн байгаа хгүй юу. За тийхтэл Брэд харин эсэргээрээ зүгээр нэг юм хит шашинлаг орчинд энгийн сургуульд сурч, энгийн айлд төрж өссөн учраас өөрөөс нь боловсролын хувьд тааруу. Түүнээс гадна амьдралын ар гэрийн хувьд тааруу, мөн Брэдийг маш тийм хорглоо тоолсон гэдэгтэй. Тийм нарийн бүр ингээд үнэхээр нарийн гэж болвол эргэн тойрныхондоо ярьдаг байсан гэж. Түүнээс гадна нэг удаа найз руугаа уцаар ярихдаа Gwyneth уйлаад тэгэж хэлжсэн гинэ. Брэд надад ирдэг тэр анхаарал, надад ирж байгаа энэ их нэр хүндээс дарамт мэдрээд ах шиг байна гэж болвол уйлж дуулж ярьжсэн гэсэн. Найз нь хариуд нь чи ингэж мэдэрч байгаа бол энэ харилцаагаа дуусгах хэрэгтэй гэж болвол зөвлөсөн байгаа. Gwyneth өөрөө хит бардам. Өөрийгөө Брэдээс дээгүүр тавьж, өөрийгөө Брэдээс илүү байсан юмнуудаа ингэж харьцуулж үзэж хит бие төвтэй, хитрхи өөрийгөө нэгт тавьдаг байсан учраас энэ харилцаагаа дуусгасан. Энэ харилцаагаа ингэж алдсан гэж болвол хүмүүс ярьдаг юм байна лээ. За харин нөгөө талаас бол зарим хүмүүс Брэд маш тийм нарциссист хүн учраас өөрийнх нь найз эмэгтэйд ирж байгаа тэр их нэр хүнд, алдар хүнд анхаарлаас нь болоод өөрийгөө дутуугаар мэдрэх, өөрт нь тийм бухимдал төрөх гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд үүсч хажуутгаа ингэж химэлсээр агаад энэ хоёрын асуудал ингээд эцэст нь нэг тийшээ босон гэж ярьдаг хүмүүс ч бас байдаг. За ямар ч байсан энэ хоёрын асуудал бол ингээд дуусгар болсон байгаа. За үүний дараа жил буюу 1997 онд та бүгдийн сайн мэдэх найзууд суурлын Рэйчлийн дүрээрээ жинхэнэ од болж гарч ирсэн Jennifer Aniston гэх алтартай жүжигчин маа штэ. За энэ жүжигчинтэй бол болцож эхэлсэн. Тэд болцоод 3 жилийн дараа буюу 2000 онд албан ёсоор гэрэлцгээсэн. За энэ үед тэр хоёр шиг тийм алтартай хос Холливуудад байгаагүй. Хоёулаа өсөж дэвжиж байгаа одуудын гудамжаар дүүрэн тэдний зураг, сэтгүүлээр дүүрэн тэдний зураг, телевизээр дүүрэн тэднэрийн царай гардаг. Энэ харилцаа 5 жилийн хугацаанд үргэлжлээд 2005 онд энэ хоёр албан ёсоор салсан. Энэ үед нь олон нийт бол би найзуудын бичлэг дээрээ та бүгдэд ярьжсэн. Үзсэн хүмүүс байгаа, үзээгүй хүмүүстэй гэж хэлэхэд бол олон нийт Jennifer Aniston буруутгachсан байхгүй юу? Jennifer Aniston өөрийнхөө карьерийг, өөрийнхөө хүсэл зорилгыг Брэдийн хүсэл зорилгоос нэн тэргуунд тавилаа. Брэд хүүхэдтэй болж жинхэнэ гэр бүлээ эхлэхийг хүсэж байхад Jennifer харин өөрийнхөө карьерийг бодож, өөрийнхөө ирээдүгээ бодож түүнд хүүхэд гаргаж өгөхийг хүсээгүй. Тийм учраас Брэд түүнээс салж байгаа гэдэг байдлаар Jennifer Aniston руу л ингэж дайраад исэн. Ерөөсөө Jennifer Aniston л буруу, Jennifer Aniston нөхрөө хажуудаа байлгаж чадаагүй, тэрээр ингээд өөрийгөө л бодож ингэдэг ийм амиа хуваа хичээсэн ийм хүн учраас гэдэг байдлаар бол Jennifer Aniston руу дайрж исэн. Гэхдээ энэ бүх хугацаанд хаалганы цаана юу болж исэн гэхээр Jennifer Aniston хүүхэдтэй болох гэж маш хичээж исэн. IVF буюу нэг үр шилжүүлэн суулгах арга гэж байдаг штэ. Үр шилжүүлэн суулгах аргыг ашиглаж байсан уламжлалтын арга, уулзаагүй эмч, очоогүй эмнэлэг, хэрэглээгүй эм байхгүй. Тих их хэмжээний маш их мөнгө төгрөг зарж, маш их хичээж исэн ч гэсэн ерөөсөө жирэмсэлж чадаагүй. Тийм учраас хосуудын харилцаа эцэст нь 2005 онд дуусгар болсон. Энийг нь ч мдээгүй байж маш олон жилийн хугацаанд үзэгчид болвол Jennifer Aniston ялалж исэн. Нийгмийн хүрээнд ялалж исэн гэх юм уу? Түүнийг дандаа ингэж шүүмжилж, түүнийг дандаа ингэж доромжилж янз бүрээр биччихсэн. Түүнээс гадна энэ хоёрын салалттай давхцсан Angelina болон Брэд хоёр Хатагтай ноён Смит гэх кинонд тоглосон да. За 2005 онд нээлттэй хийсэн Хатагтай ноён Смит гэх кино гарсан байгаа. За энэ кинонд тоглож байх үедээ дотн соод гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд эцэст нь Jennifer Aniston-аас салж гэнэ гэдэг мэдээллүүд гарч ирсэн ч гэсэн Jennifer Aniston буруутгасан хүмүүс байсан. Өөрөө хүүхэд гаргаж өгөөгүй учраас, өөрөө жинхэнэ амьдрал эхлүүлэхийг хүсээгүй учраас Брэд эцэст нь жинхэнэ амьдралаа эхлүүлэхийн тулд өөр хүнтэй харилцаа тогтоожээ гэдэг байдлаар Брэдийг өмөөрж исэн. Сонин багаз. Түүнээс гадна Брэд болон Jennifer хоёр ч хин нь тийм хамтарсан продакшнтай байсан
баггүй юу? Кино продакшнтай. Миний сайн мэдэж байгаагаар бол Charlie and the Chocolate Factory гэд Johnny Depp-ийн тоглосон киног гаргаж исэн тим байна лээ. Тэгэхээр нэлээд алдартай бас хэд хэдэн төслүүд дээр ажиллажсан байсан ийм компанийг Brad өөрөө аваад үлдчихсэн. Тийм болохоор Jennifer болвол өөрөө хөрөнгө мөнгөөрөө цаг хугацаагаараа дээр нь одоо сэтгэл санаагаараа ийхүү маш ихээр хохироод үлдсэн ч гэсэн Brad руу хинч бараг дайраагүй. Brad-ийн ерөөсөө тэр карьер мариарт нь нөлөөлөөчгүй, Brad-д орж ирэх ажилд нь ч ямар ч тийм нөлөөлөл байгаагүй. Харин ч эсэргээрээ дэлхийн хамгийн халуухан залуу гэдэг байдлаар сэтгүүлүүдийн тэргүүн нүүрэн дээр зургууд нь хэвлэгдэн гарч исэн. За харин нөгөө талд бол Angelina Jolie гэр бүл сүйтгэгч гэдэг байдлаар мөн Angelina руу дайрж исэн. Brad дахиад л хойно нь сүүдэрт нь зүгээр л ингээд хоцорчихсан байгаа байхгүй юу. За яагаад ингээд дандаа эмэгтэйчүүдийг нь буруутгаад байдгийг тийм үү? За кино сетэн дээр байсан маш тийм ойрын их сурвалжуудын ярьж байгаагаар бол Angelina болон Brad хоёр кино зураг авалтын сетэн дээр маш тийм дотн байсан, бие биентэйгээ маш тийм тухтай харилцаж исэн. Түүнээс гадна трейлер дотроо нууцаар уулзж байгаа, энэ тэнд нууцаар уулзаж, үнсэлцэж барьж байгаа иймэрхүү тохиолдлуудыг нь бол зөндөө харж исэн гэж болов ярьдаг. Тэгэхээр яг тэр кинон тоглож байх үедээ бол 2004 онд энэ хоёр танилцаад тэгээд тэр кино зураг авалтын сетэн дээр бол дотноссон яалтчгүй гэр бүлээс гадуур харилцаа үүсчихсэн байсан гэж бол хүмүүс ярьдаг. За харин Angelina бол энэ дээр юу гэж ярьдаг гэхээр би ерөөсөө их нэртэй хүнтэй хизээч унтахгүй яад гэхээр миний ээжийг аав маань хуурч исэн учраас би хизээж тийм гэр бүлээс гадуур харилцаа бол үүсэхгүй гэж бол ярьжсэн юм лээ. За тэгтээ бит хоёр зураг авалтын сетэн дээр бие биендээ дуурлаж зураг авалтын сетэн дээр хоорондоо дотносноо гэвэл дотноссон. Би түүнд дурлсан өдөр болгон түүнийг хармаар байсан. Гэхдээ бэлгийн харилцаанд бол ороогүй гэж бол ярьжсэн. За харин Brad бол Jennifer Anistonтай би харилцаагаа дуусгасны дараа би Angelinaтай харилцаагаа эхлүүлсэн гэж бол өөрийгөө өмөөрөн ярьдаг. За мөн Jennifer Aniston болвол Angelinaтай уулзж исэн. Энэ үедээ бол тэр найзуудын зураг авалтын үеэр тийм машины зогсоол дээр таарч уулзж исэн гэж байгаа байхгүй юу? Ингээд уулзахдаа бол Angelina тандаад манай нөхөр та хоёр ингээд нэг кинон дээр хамтран ажиллахаар болсон юм байна. Манай нөхөр тэр кинон дээр ингэж чамтай хамтран ажиллахдаа үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй байгаа, догдолж байгаа шүү. Та хоёр сайн ажиллаарай гэдэг байдлаар тийм маш тийм урайлгахан өөртөө ихтэй ердөөсөө тэгж хартаж, сандарч, эвгүй сэтгэл төрүүлэхээр тийм зүйлийг бол огтхон ч харуулаагүй маш тийм эргээр Angelinaтай бол уулзаж ярилцчихсэн гэсэн гэсэн ч энэ явдал нь бол эцэстээ тэдний салалтыг авчирсан. Энэ хоёр ингээд саллаа гэдгээ мэдгдснээс төд удалгүй 2-3 сарын дараачаас Brad Angelina-гийн нөгөө үрчилж авсан хүү болох Maddox за тэгээд Angelina-тай цуг гуруула аялаад явж байгаа папараццийн зургууд ил гарсан ба. За тийм болохоор бүр л нөгөө нэг дайран дээр давс гихчээр жинхэнэ дүүлэн шууганыг дэгдээж өгсөн ба. Гэхдээ Холливуудын тухайн үеийн 2000-аад оны ихэнх үеийн хамгийн хүчрхэг хос салсан ч гэсэн түүнээс хүчрхэг хос төрөн гарч ирсэн нь Angelina болон Brad нар байсан юм. Brad-ийн аав ээжийн тухайд гэвэл нэлээд тийм шашинлаг, нэлээд тийм одоо сүсэг бишрэл ихтэй хүмүүс гэд би өмнө нь ярьсан да. За тийм хүмүүс байсан учраас ер нь бол Brad-ийн энэ салалтанд нэлээд дургүй байсан. Тийм ч болохоор тэрөө Brad-ийн ээж нь бол хэдийгээр Jennifer тэр хоёр салцсан байсан ч гэсэн Angelina-тай шинэ харилцаа үүсгэсэн байсан ч гэсэн одоо Jennifer-ийн гэрлөө маш ихээр тэгэж зочлохоор очдог байсан нь 2007 онд ил гарсан гэдэг юм байна лээ. За тийм болохоор хүүхдтэйгээ нэг хэсэг одоо ингээ холбоогүй харилцаа нь жоохон тийм түнжин муутай тиймэрхүү цаг үеуд бас энэ үед байсан гэж хэлсэн. За олон нийт бол хизээж Angelina Brad хоёрыг Jennifer-тэй харилцаагаа дуусгасны дараа өөрсдийн харилцаагаа эхлүүлсэн гэдэгт хизээж итгэдэггүй. Түүнээс хойш одоо бараг 20 гаруй жил өнгөрч ийн одоо хүртэл тэгж ярьсаар байгаа. Мэдээж тэдний харилцааг ярихын тулд хүүхдүүдийг нь ярихгүй өнгөрхийн арга байхгүй. За би ч хаяа энэ хүүхдүүдийнх нь учрыг нарийн сайн ойлгохгүй ингээд хойлт солиод идэг байхгүй юу? За тийм болохоор хэдүүлээ хүүхдүүдийн талаар жоохон дэлгэрэнгүй цаг хугацааны ингээд дараалтаа яриадахыг 2002 онд
хамгийн анх Maddox гэх хүүгээ 6 сартай байхад нь өргөж авсан гэд ярьжсэн да. За түүнээс 2 сарын дараа Анжелина Брэдтэй танилцсан кино зураг авалтын үеэр ингээд 2005 онд Захара гэх охиныг зүүн Африкийн Этиопиагаас өргөж авсан. Бас л нэг тийм 6 сартай байсан дөнгөж төрөө дудаагүй нялхаар нь байхад нь өргөж авсан гэж хэлсэн. Үүний дараа жил буюу 2006 онд энэ одоо нөгөө Maddox болон Захара гэх 2 хүүхдийг Брэд өөрийнхөө овгоор овоглох болсон. Хууль ёсны дагуу бичиг баримтан дээр ганц бие ээж биш харин хоёулаа хүүхдүүдийг өсгөнө гэдэг байдлаар явах болсон байгаа. За мөн энэ ондоо нэгэн гайхалтай мэдээ сонсгосон нь Анжелина хамгийн анхны хүүхдээ Тэжина гэдэг мэдээ байсан. Ингээд энэ ондоо тэд Шайло гэх охиноо үлгээдэн авсан байгаа. За энэ Шайло гэх охины хүүсэн дээр нь бол хүмүүс маш их хэмжээгээр эргэлзээтэй ханддаг. Маш олон тийм Google-ийн Шайло яг эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, яг ямар хүүстэй төрсөн бэ гэдэг хайлтууд бол зөндөө хийгдсэн байдаг. За тэгвэл Шайло анх охин болж төрсөн ч гэсэн 3 настай байхаасаа эхлэн tomboy style гэж байдаг штэ илүү тийм иршүүд байдлаар хувцлаж эрэгтэй хүүхэд мэтэр бие авч явах болсон байгаа. За энэ дээр нь бол аав ээж хоёр нь охиноо ирээдүйд трансгендер болох гэж байгаа. Эсвэл одоо ижил хүсний хүнээс сонирхдог бэлгийн цөөнх гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бол огтхонч тодорхойлж хэлээгүй. Түүнээс гадна Шайло маш тийм бие муутай төрсөн юм байна лээ. Ташааны хагалгаанд орж исэн гэсэн баха. Ташааны хагалгаанд хүртэл орж исэн. Хид хідэн өвчнөөр онцлогдчихсэн гэж хэлсэн. За тийм болохоор багаасаа бие муутай байсан болооч тэрүү эсвэл зүгээр аав ээж хоёр нь хүүхдээ ойлгохыг хүссэн үү? Брэд болон Анжелина хоёр хүүхдээ ийм тийм байх ёстой. Чи эмэгтэй болж төрсэн юм чинь эмэгтэйгээр л байх ёстой. Чи эрэгтэй болмоор байвал нэг мөр эрэгтэйгээр л бай гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бол ерөөсөө айл нэг хүүсэнд харьяалуулах гэж ингэж хичээдэггүй хүүхдээ яг байгаагаар нь хүлээж авдаг гэж хэлсэн. Гэхдээ сүүлийн үед бол Шайло илүү тийм эмэгтэйлэг харагдах болсон гэдгийг бол та бүгд сайн мэдэж байгаа бах. Үүнээс ганцхан жилийн дараа буюу Шайлог ой горонтой байх үеэс нь Брэд болон Анжелина нар Вьетнамаас Pax Tien гэх 4 настай хүүгээ үрчилж авсан байна. За дараа жил нь 2008 онд гэсэн үг шүү дээ. Анжелина өөрийн ихэр хүүхдүүдэд төрүүлсэн. Эрэгтэй эмэгтэй ихэр хүүхдүүд нөгөө хуруу шилээр ихэрлүүлсэн гэдэг нэг тийм яриануд байдаг шүү дээ. За ер нь бол үр шилжүүлэн суулгах аргаар 2 ихэр хүүхдийг бол тээж төрүүлсэн байгаа. Хүү охин 2 байгаа. Хүүгээ болвол Nox, охиноо болвол Vivian гэж нэрлсэн байгаа. Хамгийн том 3 хүүхэд нь өргөмөл. За хамгийн бага 3 хүүхэд нь бол өөрөө тээж төрүүлсэн 3 хүүхэд нь байгаа. Ийхүү 6 хүүхэдтэй 8 ийм ам бүл болсон байгаа аахгүй юу? Хамгийн анхны Шайло гэх охиноо төрүүлээд тухайн охиных нь нөгөө нэг хамгийн анхны нэг алдартай хүмүүсийн хүүхдүүдийн зураг авалт гэж нэг байдаг да, сэтгүүлийн зураг авалт гэл. За тэгвэл энэ зураг авалтыг нь People сэтгүүл хийсэн ба 4 сая долларыг Анжелина болон Брэд хоёрт өгчиж ийхүү зураг авах эрхийг нь бол олж авсан байгаа. За 2 ихэр хүүхдтэр нь болол бүр 14 сая $, хүрсэн мөн л People сэтгүүл энэ зургийг нь одоо ингэж авах эрхийг нь 14 сая $-аар худалдаж авч ингэж зургийг нь авсан. Ингээд яг тэдний гэр бүлийг ингээ харах юм бол жил дараалан бүл нэмж байгаа. Ийм жил дараалан бүл нэмж, жил дараалан шинэ гишүүн нэмж ингэж явж байсан ч гэсэн тэд урлагийн ажилласаа ерөөсөө хөндөрөөгүй. Араасаа маш олон хит кинонуудад тоглож, тэр кинонууд нь гараал хит маш олон кинонуудад амжилттай тоглосон, маш их хэмжээгээр хөрөнгө мөнгө цуглуулсан. Түүнээс гадна өөрсдийнхөө хувийн бизнес сайн үсэн аянгаа ч гэсэн зогсоогоогүй. Энэ нь тэднийг Холливуудын хамгийн хүчрхэг хос болгосон байгаа аахгүй юу? За 2008 онд бол Брэд болон Анжелина нар усан үзмийн талбай худалдаж авсан юм байна лээ. Энэ газраа бол өөрсдийн гэр бүлийн тэмдэглэлт баяр, тэмдэглэлт арга хэмжээнүүдээ бүгдийг нь тэмдэглэдэг байсан. Байсыгээл ийшээгээ зугаалгаар ирдэг. Ер нь гэр бүлийнхаа хамгийн тийм ховор нандин мөчүүдийг энэ газар дээр өнгөрөөсөн. Түүгээр зогсохгүй 2014 оны 8 сарын 23 байсан санагдаж байна. За 23-ны өдөр бол тэд хурмаа хийсэн. Ингэхдээ энэ Chateau Miraval гэх илэн газар дээр хийсэн байгаа байхгүй юу? За энэ үедээ бол өөрсдийнхөө 6 хүүхдийг гэр бүлийн хүмүүсээ болон ойр тойрны маш дотн гисэн цөөхөн хідэн найзуудаа ураад ийм цомхон хурмыг хийсэн байна. За ингэж хийхдээ Анжелина өөрийнхөө тэр хурмын даашинзан дээр хүүхдүүдээрээ янз бүрийн хөөрхөн зураг ингэж битүү зурулчихсан байсан нь
бүр илүү тэр хурмын даашинзыг нандин болгож өгсөн юм шиг надад бол санагдсан. За мөн энэ үеэрээ 2013 оноос эхлэн тэд өөрсдийн дарсны бизнесээ эхлүүлэх болсон. Тэдний хамгийн анхны гаргасан 6,000 лонх дарс нь ердөө зарагдаж эхэлснээс хойш 5 цагийн дотор зарагдаад дууссан. Анхнаасаа маш амжилттай суурийг нь тавьсан байна. Брэд болвол энэ дарсны бизнестэй илүү их анхаарал хандуулах болсон. Харин Анжелина болвол илүү гэр бүлтэй, илүү хүүхдүүдтэй замун хүмүүнлэгийн ажилдаа, өөр бусад бизнесүүдтэй, урлагийн ажилдаа гэх мэтлэн иймэрхүү байдлаар бол анхаарал хандуулж гэр бүлийн харилцаа бол ингээд цааш үргэлжилж ийсэн. Энэ үеэр мөн Анжелина хөхний булчирхаагаа ахуулсан гэдгийг та бүгд мэдэж байгаа байх. За Анжелинагийн ээж нь имэн нагац эгч нь гуруула хорт авдраас болж өөд олж исэн юм байна лээ. За тийм болохоор тэрээр генетикийн шинжилгээ өгөөд түүний шинжилгээний хариугаар BRCA1 гэх тийм генийн өөрчлөлттэй байна гэдэг тийм хариу гарсан байдгийн байна лээ. За түүнээс нь олоод Анжелина ийм эрсдэл үүсгээд яах вэ гэд өөрийнхөө 2 хөхний булчирхааг бол ахуулахаар болсон. Би болохоор яг энийг хорт авдар тусаад тэгээд ахуулсан байна гэж ойлгож исэн боловч ердөөсөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ байсан юм лээ. Үүнийгээ тэрээр олон нийтэд ил тод хэлээд за би бол ингээ урьдчилан сэргийлээд ингэж хөхний булчирхаагаа ахуулсан. Генетикийн шинжилгээ гэдэг зүйл байдгаа. Эмэгтэйчүүд бид хорт авдрын сүүдэр доор нуугдаж, айж ингэж амьдардаг тэр цаг үе өнгөрсөн. Та нар ийм шинжилгээг заавал хийлгээрэй, урьдчилан сэргийлээрэй гэж бол олон нийтэд өөрийнхөө эмзэг нандин мэдээллийг ил болгонгоо ийхүү ярьсан нь яг энэ генетикийн шинжилгээ хийлгэх болсон хүмүүсийн тоог эрс нэмсэн. За энийг нь бол Харвардын эрдэмтэд юу гэж ярьдаг гэхээр Анжелина Жолигийн эффект гэж бол тайлбарлаж бүр тэгж нэрлэдэг болчихсон юм байна лээ. Түүнээс болж маш олон эмэгтэйчүүд иймэрхүү шинжилгээ өгч, за маш олон эмэгтэйчүүд мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Ингээд 2015 онд буюу энэ явдлаас хойш 2 жилийн дараачаас Анжелина шинжилгээний хариугаар бас нэлээд тийм жоохон өөрчлөлттэй гарсан гэсэн жоон сэжигтэй зүйл ажиглагдчихсэн. За тийм учраас тэрээр өөрийн өндгөвчийг мөн өндгөн эс дамжуулдаг хоолой байдаг гуурс. За тэр хоёроо бол ахуулах тийм мис ажилбарт мөн орсон. За ингээд хэдүүлээ гол ажил руугаа гол сэдв рүүгээ орхосоо өмнө за энэ Анжелинагийн мэдээж сайн үйлсийнх нь ажлын талаар ярих нь зүйтэй байхаа. За ингээд хамгийн анх 2000 оноос хойш жил дараалан тогтмол сайн үйлсийн ажлыг бол хийж исэн. За ингэхдээ Анжелина юу гэж ярьж исэн гэхээр би зөвхөн хүмүүс туслаж байх үедээ өөрөө өөрийгөө мэдэрдэг. За тийм болохоор би яг энэ сайн үйлсийн ажилд ингэж их оролцож явах дуртай. Яагаад гэвэл би яг энэ үед л өөрөө өөрийгөө хардаг учраас, өөрөө өөрийгөө олж хардаг учраас гэж бол тэрээр ярьж исэн. За тэгвэл 2004 оноос эхлэн Анжелина нисгэгчийн үнэмлэх хүртэл авсан юм байна лээ. Энэ нь яаж аа гэхээр дэлхийн янз бүрийн яаралтай тусламж шаардлагатай хямралын бүс нутагт өөрөө хоол хүнс, им тариа хүргэх зорилготойгоор ийхүү нислэгийн үнэмлэх авсан байгаа байхгүй юу? Мөн энэ оноос буюу 2004 оноос 2009 оны хооронд яг тэр дайн байлдааны улаан шугам дээр гэх юм уу? Дайны улаан шугам дээр Анжелина өөрөө биеэрээ очиж тусалж исэн. Өөрөө биеэрээ очиж сайн дурын ажил хийж исэн. За энэ үед нь бол 3 тийм тусламжийн ажилтан амнасаа алдчихсэн ийм асуудлууд гарсан ч гэсэн Анжелина бол энэ ажлаа үргэлжлүүлсээр байсан. Мөн тэрээр гамшигын үеийн тусламж үзүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, боловсрол олгох, за байгаль орчин хамгаалал, амтан хамгааллын чиглэлээр 2006 онд Jolie Pitt Foundation-ыг бол үүсгэн байгуулсан. За энэ сангаар бол олон сая долларын хандвийг өгч исэн. За Брэдийн тухайд гэвэл яг энэ сайн дурын үйл ажиллагаанд нь илүү тийм хандив өгч, за их нарийгээ дэмжиж иймэрхүү байдлаар бол оролцож исэн. Яг улаан шугамн дээр бол Анжелина л зогсож исэн. За ёстой тоото хитэн, цөөхөн хитэн газрууд руу нь бол Брэд Анжелинатай цуг хамт явж исэн ч гэсэн яг би явнаа, заавал явнаа гэж зогсож идэг хүн нь бол Анжелина байсан. За иймэрхүү байдлаар бол гэр бүл дотроо дотн олон нийтийн нүдэн дээр бол тэд үнэхээр төгс хос яаж хүмүүс ийм байж чаддаг байна гэж ингэж хүмүүсийг үнэхээр хэлэх үггүй болгож исэн энэ хос маань
Хатагтай ноён Смит гэх кинонд тоглосны дараа хамгийн анх удаа дахин хамтдаа кинонд цугтаа тоглож ингэж гарч ирсэн байгаа. Энэ кино нь бол By the Sea гэх кино байгаа. Энэ киноны зохиолыг Анжелина өөрөө бичиж, өөрөө мөн биедан продюсерсан. Нэг тийм Америкийн зохиолч залуу өөрийнхөө эхнэртэйгээ аялангаа өөрсдийнхөө гэр бүлд болоод байгаа тэр хямралын асуудлыг шийдэхийг оролдож байгаа талаар гардаг гэж байгаа байхгүй юу? За гэхдээ яг энэ кинонд тоглосноос хойш ганцхан жилийн дараа энэ хоёр өөрсдөө албан ёсоор салж байгаагаа мэдгдсэн. За шүүмжлэгчид болвол энэ киног Eyes Wide Shut гэх кинотой харьцуулан ярих нь элбэг байдаг. Яад гэхээр энэ кино одоо By the Sea болон энэ сүүлийн энэ кино энэ хоёр кинонд тоглосон хосууд бодит амьдрал дээрээ хосууд жинхнээсээ одоо гэр бүлийн харилцаатай юм хосууд гэхдээ яг кинон дээрээ нэг юм хосуудын хямралын үеийг давж туулж байгаа юм шиг ингэж кинон тоглосныхоо дараа аль аль хосууд нь салсан учраас энэ кинотой харьцуулан ярих нь элбэг байдгийм байна лээ. За Анжелинагийн тухайд яагаад энэ кинондоо хамтран тоглох болсон талаараа өөр юу гэж ярьж ирсэн гэхээр бид хоёр өөрсдийнхөө харилцааг сэргээх боломж гэж харж ирсэн. Зарим талаараа энэ миний зөв байсан ч гэсэн зарим талаараа бид өөрсдийнхөө мэддэггүй зүйлсүүдээ олж харсан гэж болвол ярьсан байдгийм байна лээ. За энийг нь олон нийт болохоор юу гэж хардаг гэхээр энэ By the Sea гэх кино болвол яг үнэндээ Брэд Питтийн жинхэнэ төрх. За энэ бол яг Брэд Питтийн толны тусгал. Яг л ийм зүйлийг туулж исэн бах. Яг л ийм зүйлийг туулж исэн киноныхоо үеэр ингээ хосуудын хямралыг харуулж байгаа ч гэсэн яг тэр үедээ энэ хямралыг энэ хоёр маань туулж исэн баха. Тийм болохоор энэ кинон дээр Анжелина өөрийнхөө бүх зүйлсийг ингэж гаргаж бичсэн байна гэж ингэж ярьдаг. Тэгэж ойлгохыг хүсдэг гэх юм уу? Тийм байгаа. Би бол хараахан энэ киног нь үзээгүй байгаа. Хэрвээ үзсэн хүн байгаа бол яг ямар кино байсан, ямар санагдсан гэдгээ комент хэсэгт үлдээгээрэй. 2016 оны 9 сарын 14-ний өдөр тэд нар гэр бүлээрээ буюу 8 улаан нөгөө Францын эдлэн газраасаа Лос Анжелес руу буцаж явах үедээ онгоцонд нэг тийм хүчирхийллийн асуудал гарсан байна. За энэ 2016 оны 9 сарын 14-ний өдөр юу болсон гэхээр гэр бүлээрээ буюу 8 улаан өнөө Францын эдлэн газраасаа Лос Анжелес руу буцаж явах үедээ Брэд маш их хэмжээгээр арх хэрэглэж, маш их хэмжээгээр одоо ууж хэлсэн байна. За түүнээс гадна тэрээр Анжелинатай хүүхдүүдийн хүмүүжлийн талаар бол маргалдаж хэлсэн. Чи хүүхдүүдийг одоо хит их өөрийнх нь дураар байлгаж гин, хит их өмөрж гин, тэднийг хитрхи хүндэлж гин гэдэг байдлаар бол Анжелина руу дайрч уурлаж хашгичж ийсэн. Ийхүү тэд маргаж агаад Анжелина Брэдийг одоо над архиа бол гэж хэлэхэд нь Брэд бүр их уурсаж онгоцны хойшоо очиод нааша хүрээдэр гэж бол дуудсан маа. Анжелинаг яваад очиход бол тэрээр түүн рүү бүр их хашгичж доромжилж хэлэхгүйгээр хэлсэн. Дараа нь угаалгын өрөө рүү онгоцны угаалгын өрөө рүү түүнийг чирч оруулаад толгой болон мөрнөөс нь ингэж бариад хүчтэй ингэж сэгсчиж хэлсэн байгаа байхгүй сэгсчиж хашгичж ийсэн. Тэгсийнхаа дараа хан руу савж ингэж түлхсэн баа. Тэгэл үргэлжлүүлээл хил амаар доромжлоод ингэж байж ах үед нь хүмүүс ол үүнийг Maddox байх гэж ярьдаг. Яг хөө тэр нөгөө хуулийнхаа бичиг баримтан дээр бол хүүхдүүдийн нэгэн гэдэг байгаа байхгүй мэдээж эн чинь хүүхдүүдийн ирээдүй тийм учраас тийм нарийн нэр мэрийг нь бол Анжелина дурдахгүй байх нь тодорхой. За ингээд хүүхдүүдийн нэг нь бол ирээд ээжээсээ ээж та зүгээр үү гэд ингээд асуухт нь аав нь ээж чинь зүгээр биш гэж хүүрөө хашгирсан гэж. За хүүхдүүд болвол ар араасаа босч ирээд бие биенийгаа хамгаалахын зэрэгцээ ээжигээ хамгаалахыг оролдож аавтайгаа маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Энэ үед нь аав нь хүүхдүүд рүүгээ дайрахыг оролцсон маа. Ингэхт нь Анжелина хойноос нь бариад зуурч зогсоохыг оролдох үед түүнийг нөгөө нэг онгоцны сандал руу савж түлхээд нөгөөх нь одоо ингээд нуруу гараа ингээд Анжелина нуруу гараа болвол айгу эвгүй гимтээсэн гэж. Дараа нь Брэд хүүхдүүдийнхаа нэгийг боогоод нөгөө нэгнийх нь нүур рүү нь бол алгацсан, цогсон гэсэн. За ийм асуудал бол болсон. Ингээд хүүхдүүд хэдийгээр одоо ээжигээ хамгаалах гад, өөрсдийгөө хамгаалах гад ингээ ар араасаа бөөнөрөө босч ирсэн ч гэсэн тэр том эр хүнийг бол тэр жоохон хүүхдүүд дээлэхгүй штэ. Тийм болохоор бүгдөө одоо тэр нөгөө нэг онгоцны бүтээлгээ нөмрөөд ингээд чимээгүй чичрээд ингээд сууцгааж исэн баа. Энэ үед Анжелина болон хүүхдүүд дуулууртай байж энэ нислэг хизээ дуусгах нь түүнийг хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Ингээд дуугүй
одоо дуулууртай чимээгүй байж ах энэ үед нь бол Брэд тэр онгоцны тааз руу хид хид дуудаа цохиж энэ тэндгүү хүүхдүүд рүү ч тэр онгоцны тэр дотор тал руу ч тэр пив дарс ингэж цацаж уурсаж тэдэн рүү хашгичиж байсгээд ирж тэднийг бол ингэж харааж доромжилж исэн байгаа байхгүй юу. За ийм явдал болсон гэж байгаа. Ингээд онгоцноосоо буусны дараа бол Анжелина хүүхдүүдээ аваад өөр машинд суугаад буудлын руугаа явсан. Брэд болохоор би тэгтээ тэрийг яг баттай хэсгийг мэдэхгүй байна. Брэд болохоор өөрөө машин барьж яваад бас нэг машин шиг мөрөгчсөн тиймэрхүү асуудал гарсан гэж байгаа. Согтуугаар машин барьж яваад ингээд иймэрхүү асуудал гарсан гэдэг тиймэрхүү мэдээлэлүүд бас яваад байсан. Яг баттай хэсгийг нь бол бас нарийн сайн мэдэхгүй байна. Ингээд энэ явдал болсноос хойш 5 хоногийн дараа Анжелина Брэдээс сална гэдэг тэр өөрийнхөө одоо нэхэмжлэхийг шүүхэд өгсөн. За ингэхдээ бол дахин бит хоёр ямар ч эвлэрэх боломж байхгүй, бидэнд тэгэж эвлэрлийн хугацаач шаардлага байхгүй. Энэ бол нэлээд удаан хугацаанд ийм хүчирхийллийн асуудал ингээд явж байгаа. Тийм учраас Брэдийн энэ зам байдал хүүхдүүдэд маань аюултай гэж бодож байгаа учраас ийхүү салмаар байна гэдэг тэр нэхэмжлэхээ гаргасан. За Брэд бол үүнийг нь юу гэж ярьдаг гэхээр үүнийг хүлээн зөвшөөрнө. Миний хувьд миний буруу байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ би ерөөсөө хиндэн ч хүчирхийлэл үйлдэггүй. Би Анжелинад ч хүрээгүй, хүүхдүүдэд ч хүрээгүй, миний гар над дээр байсан. Би өөр дээрээ гараа ингээд байлгаад явж исэн гэд бүр ингээд хуулийн өмгөөлийнх нь баг нь бол тэгэж өмгөөлж исэн. Энэ явдлыг нь бол холбооны мөрдөх товчоо болон гэр бүл хүүхдийн асуудал эрхэлсэн газраас тийм хамтарсан мөрдлөг явуулсан юм байна лээ. За энэ үед нь эрүүгийн хэрэг үүсгэх үндслэлгүй гэдэг байдлаар хэргийг нь хаасан Анжелина яг хэргийг нь хаасан гэдгийг нь бол мдээгүй байсан гэсэн. Тэрээр өөрийнхөө нэрээ нууцлаад холбооны мөрдөх товчоонд хүсэлт гаргаж ийж хэрэг яаж шийдэгдсэн гэдгийг нь олж мэдсэн гэсэн. Тэгээд Брэдэд бол ямар нэгэн байдлаар яаж шийтгэл оноогоогүй, ямар нэгэн байдлаар торгоогүй, юу ч болоогүй. Зүгээр л хэргийг нь хэрэг үүсгэх боломжгүй гэд хаачихсан гэж. За энэ дээр нь бол Анжелина өөрөө маш тийм сэтгэл дундуур байгаагаа бол илэрхийлж ийсэн. Энэ үед нь TMZ-гээс нэг тийм эвгүй мэдээлэлүүд гарч ирсэн. За TMZ-д өгсөн тэр ойрын их сурвалж нь юу гэж ярьж байсан гэхээр Брэд маш их хэмжээгээр хар тамхи хэрэгэлдэг. За түүнээс гадна арх хэрэгэлдэг. Ингэж хэрэглэхдээ дандаа хооронд нь хольдог, дандаа ингэж хольж хутгаж цугт нь хэрэгэлдэг. Тийм болохоор энэ нь явандаа маш тийм ууртай болгож, тийм асуудалтай болгож байгаа. Тэр асуудал нь явандаа хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлнө гэж Анжелина айж байгаа гэдэг тийм мэдээллийг TMZ-д өгсөн. Энэ яриа нь болохоор 2017 онд Брэдийн өөрийн өгсөн ярилцлагаар батлагддаг. Тэрээр 1987 онд коллеж орхисноос хойш тасралтгүй ууж байгаа, нэг ч өдөр эрүүл байж үзээгүй, нэг ч өдөр хар тамхи хэрэглэхгүй байж үзээгүй те. Нэг өдөр нь арх уугаад, нөгөө өдөр нь хар тамхи хэрэглээд, эсвэл хоёулангийн цугтаа хэрэглээд эрүүл саруулах ухаантай байгаагүй гэж байгаа. За тэгэхээр энэ мэдээж нөгөө Jennifer Anistonтэй гэр бүл байх үедээ ч гэсэн тэрээр донтох эмгэгтэй байсан нь бол ил басан маа. Анжелинагийн хүсэж байгаа ганц зүйл нь юу гэхээр зөвхөн хүүхдийн тэр асран хамгаалах эрхийг л өөртөө авахыг маш ихээр хүсэж исэн. За тэгвэл Брэд болон Анжелина хоёрын хооронд үүсэт байгаа хуулийн маргаанууд нь яг ямар маргаанууд байгаа вэ гэхээр нэгдүгээр нь гэр бүл цуцлуулах болон хүүхдийн асран хамгаалах эрхийн төлөх тэр хуулийн тэмцэл нь байгаа. Тэдний хүүхдүүдийн хамгийн том 4 хүүхэд нь насанд хүрч гисэн учраас тэр дөрвдөр асран хамгаалах эрх мэрх гэсэн асуудал бол үүсэхгүй, зөвхөн хамгийн бага 2 ихэр хүүхдээр асран хамгаалах эрхийн тийм маргаан үүсэт байгаа юм байна лээ. Анжелина өөрийн хуулийн бичиг баримтан дээр юу гэж дурдсан байсан гэхээр Брэд зарим хүүхдүүдтэйгээ бүр тогтвортой удаан хугацаанд тэгж харилцаа тогтоогоогүй удсан гэж болол бичсэн байна лээ. Гэхдээ шүүгч бол Брэд та хоёр хүүхдүүдээ 50-50%-тай 7 хоногийн тэдэн өдөр нь ээжтэйгээ, тэдэн өдөр нь аавтайгаа гэдэг байдлаар олвол шийдвэрлэж ингэж шийдвэр гаргасан боловч Анжелина өөрөө тухайн шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй Брэдийн талтай холбоотой гэд шүүгчийг тэгж хянаж шалгуулах тийм хүсэлт гаргасан. Тэгсэн чинь үнэхээр л нөгөө шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй болж таарсан. За миний ойлгосноор бол яг тэр өмгөөллийн багтай нь өмнө нь хамтран ажиллаж исэн. Брэдтэй хамтраад өөр бас нэг хуулийн маргаан шийдэж исэн тийм өмгөөл бишээ. Тийм шүүгч байсан байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрээр одоо ингээд ашиг сонирхлын зөрчилтэйгээд түүний шийдвэр цуцлагдаад түүнээс хойш энэ маргаан ингэж явсаар байгаад маш богино хугацаанд зөвхөн Брэд Питт имчилгээ хийлгэж байх үед нь л Анжелина хүүхдүүдтэйгээ Брэдийг уулзуулна
гэж зөвшөөрөл бол олгож болж байна гэдэг байдлаар ингээд маргаал. За тэгэл маш богино хугацаанд одоо ингээд хүүхдүүдтэйгээ уулзах боломжтой нэтэрэ гэдэг иймэрхүү байдлаар төр хугацааны тийм зөвшөөрөл өгөөл ингэж шүүх хурал нь явсаар байгаад 2024 онд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. 2024 онд Анжелинад хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг өгч, за Брэдийг болол хүүхдүүдтэй уулзах эрхтэй байхаар шийдвэрлэн гэр бүл цэцлүүлэх асуудал нь ийхүү эцэслэгдсэн. 11 жилийн хугацаанд үерхэж, болцож, хайрлаж, дурлаж, хамтарч амьдарч хүүхэд мөхөдтэй болсон ч гэсэн аавтай нь уулзуулахгүй байх хэмжээний ямар байсан болоод хүнийг тэгтлэн тийм байдалд оруулдаг юм болоо. Нэг бол Анжелина зүгээр нэг шийтсэн бол маш тийм хатуу чанга байдаг. Бүр ингэж өс хонзонгийн сэтэлтэйгээр ийм зүйл гаргаад байна уу? Эсвэл үнэхээр Брэд тийм аимшигтай нөхөр мөн аав байв уу? За дараагийн шүүхийн асуудал нь бол Шато Мировл гэх усан үзмийн талбай. Өөрсдийнх нь бизнесийн ёстой яг нөгөө нэг бизнесийг цэцэглүүлж байгаа тэр газраас, тэр талбайгаас хичнээн сая доллар гарч байгаа. Тийм учраас тэрэн дээр бол маргаан үүсэт байгаа. За тэрэн дээр миний ойлгосноор яг ямар маргаан үүсэт байгаа гэхээр 2008 онд энэ хоёр худалдаж авахдаа Анжелина 40%, Брэд 60% эзэмшихээр ингэж худалдаж авсан юм байна. Хэрвээ хин нэг нь өөрийнхөө хувьцааг зархаар бол эхлээд нөгөө хүнээсээ зөвшөөрөл аваад дараа нь нөгөө хүндээ зараад тэр нөгөө хүн нь худалдаж авсан хүн нь 3 дахь этгээдэд зарна гэдэг тийм хилцэл хийсэн гэж байгаа. Тэгээд 2014 онд тэр хоёр хурмаа хийсний дараа гэр бүл болсны дараа бол Брэд өөрийнхөө 10%-ийг Анжелинад бэлэглээд тэд 50-50%-аар эзэмшихээр болсон юм байна лээ. Гэсэн чинь 2021 онд Анжелина энэ 50%-ийн хувьцаагаа Брэдэд биш харин Оросын олигарх Юрий Шефлер гэх хүнд зарчихсан. За энэс нь болоод 2022 онд Брэд Анжелинагийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Брэдийн үзэж байгаагаар болохоор Анжелина өөрөөс нь өс хонзон авахын тулд өшөөгөө авахын тулд өс хонзон санаж өөрийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр дур мэдэн хаа байсан 3 дахь этгээдэд зарсан гэж үзэж байгаа. За тийм болохоор тэрээр 67 сая $. Анжелинаг өгөх ёстой. Анжелинагаас нэхэмжилж, за түүнээс гадна тэр одоо зарсан юуг нь бол хүчингү болох гээд байгаа байхгүй. Энэ хэлцээрийн дагуу эхлээд надад зарах ёстой байсан гэд маргаад байгаа. За түүнээс гадна тэр Юрий Шефлер гэх хүн нь одоо яг энэ хувьцааг худалдаж авснаас хойш манай бизнест маш их хэмжээгээр гарц хохирол учирч байна. Энэ бол нөгөө Орос олигарх хүн учраас үүний ард нөгөө мэдээж Оросын дайн, Украины дайн яригдаж эхлэв штэ. За тийм учраас дайныг санхүүжүүлж ийн энтер гэд тухайн брендийн борлуулалт буурсан. Дээр нь Анжелина энэ газраас маш их хэмжээгээр ашиг хүрчгээд үлдсэнийг нь хинт хамаатай ингэнгүүтээ өөр хүн зарчсан гэдэг байдлаар бол 67 сая $. Түүнээс нэхэмжилсэн. За энэ 67 сая $. нь болохоор Анжелинагийн олсон ашгийнх нь тодорхой хувийг нь ийхүү 67 сая $. Гэж тодорхойлон нэхэмжилж байгаа юм байна лээ. Яагаад гэвэл Анжелинагийн тэр талбайд одоо хийсэн хөрөнгө за тэр оруулсан цаг хугацаа хүч хөдөлмөрөө бодох юм бол би илүү хүч хөдөлмөр оруулсан гэж Брэд яриад байгаа байхгүй юу? Тийм учраас би Анжелинагийн олсон тэр ашиг орлогоос нь хувь хүртэх ёстой гэд ингээд маргаад байгаа. За түүнээс гадна өмнө нь нөгөө нэг хурмаа хийгээд бэлгэлсэн 10%-а тэр ололцтой хууль бус буцаага тэр 10% авмаар байна. Бүр ингээд хойноос нь янз бүрээр ингээд дахин давхар нэхэмжил гаргаад ингээд яваад байгаа байхгүй юу? За харин Анжелина болохоор сөрөг нэхэмжлэл гаргаад 250 сая $. Би Брэдээс нэхэмжилж байна. Яагаад гэхээр тэрээр энэ компаниас дур мэдэн өөртөө хувьдаа мөнгө завшсан гэж бол маргаж байгаа. Түүнээс гадна яагаад би Брэдэд зарч чадаагүй вэ гэхээр би уул нь Брэдэд зарахыг хүссэн. Гэхдээ Брэд бол хэрвээ чи гэр бүлийн харилцааны талаар энэ гэр бүлийн хүчирхээлийн талаар за түүнээс гадна Брэдийн хяналт өөр бусад эвгүй зам байдлуудын талаар юу ч ярихгүй гэсэн тийм маш хатуу чанга нөхцөлтэй нууцлалын гэрээнд гарын үсэг зурх юм бол би наад хувьцаагч худалдаж авъя гэсэн байгаа. Брэдийн зүгээс. Харин Анжелина бол өөрийгөө тийм эрсдэлд оруулахыг хүсээгүй учраас ам хэлээ олцож чадалгүйгээр ийхүү Юрий гихч энэ Оросын олигархад
зарчсан байна. За ямар ч байсан шүүгчийн зүгээс нөгөө 10% байгаа штэ. Эхлээд нэг юу агаад гэрлээд ингээд өгсөн 10%. За тэр 10%-ыг нь төрдөө өөр хүлээн авагчид шилжүүлээд Юри 40%, Брэд 50%, хүлээн авагч нь 10%-тай байхаар ингэж төр шийдвэр гаргацсан байгаа мэлээ. Гэхдээ энэ нь бол шүүхийн эцсийн шийдвэр биш. За энэ хүлээн авагч нь яг хинбэ гэдгийг нь бол нийтэд ил болгоогүй. Ер нь бол шүүхийн эрх мэдэлд байгаа л гэсэн үг. Энэ 10%-ыг Брэд авах ирэхгүй, Юри ч авах ирэхгүй, ерөөсөө хинч оролдох ирэхгүй, хинтэн ч одоохондоо өгөхгүй. Ингээд байж байгаа. Одоогийн байдлаар бол Брэд хамгийн их хувьцаа эзэмшигч учраас мэдээж шийдвэрийг Брэд давмгайлан гаргах нь тодорхой. За Юригийн хувьд мэдээж өөрийнх нь худалдаж авсан 50% хувьцаа нь ингээ гинт 40 болчихлоор асуудал үүснэ дээ. За гэхдээ энийг нь бол би хайж үзээд юу гэж ойлгосон гэхээр шүүгчийн гаргаж байгаа шийдвэр, хуульд үндэслэн гаргаж байгаа шийдвэр учраас үүнтэй Юри маргах ямар ч эрх байхгүй. Тийм учраас тэгэл дуугүй хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. За дараагийн шүүх хурал бол 2027 оны 2 сард болохоор төлөвлөгдсөн гэж тэгжсэн. Тэр болтолд шүүхийн шатны хяналт шалгалт юмнууд нь явна, нотлох баримтуудаа гаргаж өгнө гэх мэтлэн иймэрхүү асуудлууд бол явж байгаа. За энэ гэр бүл цуцлуулах болон яг энэ усан үзмийн талбайтай энэ дарсны компанитай холбоотой энэ асуудлууд бол одоогоор 8 жилийн хугацаанд ингээд үргэлжилж гин тасралтгүй хуулийн маргаантай тасралтгүй шүүхээр шүүхтэлцэж ингэж явж байгаа. За сүүлийн үед бол Анжелина Брэд намайг санхүүгийн хувьцчдэр, сэтгэл санааны хувьцчдэр маш их ингээд дарамтанд байлгаж байна. Хуулиар далайлгаж маш их ингэж хүнд нөхцөл байдалд оруулж байна гэж бол ярьж исэн. А мөн одоо энэ шүүхийн хүрээнд бол Брэд Анжелинагаас нэг тийм 22 ширхэг мессеж, 22 ширхэг мэйлч гэлөө тийм зүйл байгаа гэдэг байгаа байхгүй юу? Тэрнийг нь гаргуулах тийм хүсэлтийг тавьсан байгаа. За гэхдээ тэр хүсэлтийг нь бол хангах боломжгүй гэд Анжелинагийн талд шийдвэр гарсан гэдэг жисэн. Тэрхүү 22 имэйл нь бол хүний хувийн нууцад хамаарах учраас энийг ил болгох боломжгүй гэд иймэрхүү байдлаар бол ингээд явж байгаа. Брэдийн тухайд бол энэ шүүхийн маргааныг, энэ хуулийн маргааныг эцлэх, хоорондоо тохиролцох ямар ч бодлого байгаа. Тэрээр бол яг нэг тийм одоо хойтлоосоо 2 дахь хорхойтой араанда 100 гээ чин те тэр нь ингээд болж байгаа байхгүй бүр ингээд эцсээ хүртэл ингээд гүрийгээд ингээд дайраад ингээд яваад байгаа. За энийг нь бол судлаачид юу гэж харж байгаа гэхээр энэ хоёрын энэ хуулийн маргаан ийд хөрөн генетрэ гэдэг асуудлаасаа илүүтэйгээр хин хинийхээ дээр гарах гэсэн хин хиндэ үс сансан зүйл нь л ингэж илрээд байна гэж бол тайлбарлан ярьцгааж исэн. За одоогийн байдлаар 8 жилийн хугацаанд аль талууд нь хин хин нь 10 гаруй сая доллар, тус бүр 10 гаруй сая доллар өмгөөллийн зардалд бол гаргачихсан байгаа юм байна лээ. Энэ маргаан цаашид хэр удаан үргэлжилхийг бол сайн мэдэхгүй байна. Эдлэн газартай холбоотой энэ асуудал бол ингээд үргэлжилсээр байгаа. Гэр бүл цэцлэл тэр хүүхэд асрах юм уу бол ингээд шийдэгдээ дууссан байгаа. За хэдүүлээ одоо штэ тий буцаад яг тэр нөгөө салсан үе рүү буцах шаардлагатай байх гэж би бодож байна. За Брэд бол Анжелинагаас салсны дараачаас маш олон телевизийн цуврал, шоу, нэвтрүүлэг, кино, одоо юу ч байдгийн юм болгонд хөрөнгө оруулж үнэхээр Холливуудаас зурхыг бол хичээж байгаа нь харагдчихсэн. За ингээд хүүхдүүдийн асуудал мэдээж яригдана. Энэ үед 2016, 2017 энэ үед бол хүүхдүүд юу ч яриаггүй мэдээж тэд нар ч арай жоохон байсан. А гэхдээ 2020 оноос эхлэн хүүхдүүд эхнээсээ дугарч эхэлсэн. За Pax гэх нөгөө Вьетнамаас өргөж авсан хүүг нь бол та бүгд мэдж байгаа. За тэр хүүн Instagram-аараа дамжуулан тэгж өөрийнхөө нөгөө close friends-тэй нэг өөрийнхөө ойр тойрны хидтэй л харуулах гэж стори оруулсан боловч тэр сторийн задарчихсан. За тэр нь ямар стори байсан гэхээр дэлхийн хэмжээний тэр новшид аудийн баярын мэнд хүргье. Чи өөрийгөө ямар аимшигтай жигшмээр хүн гэдгээ дахин батлах юм да. Өөрийн чин дэргэд айцтай автан чичирч зовж байгаа 4 жаахан хүүхдээ жаахан ч болов тоодоггүй, ямар ч өрөвдөх сэтгэл чамд байхгүй. Чиний миний гэр бүлд учруулсан тэр их хор уршгийг чи хизээч ойлгохгүй, чамд тэгэх чадалч байхгүй. Чи миний хамгийн дотны гэсэн хүн бүрийн амьдралыг тэр чигтэн там болгосон. Чи өөртөө эсвэл дэлхийн нийтэд юу гэж ярьж болно. Гэхдээ үнэн хизээ нэгэн цагт ил болноо. Аудийн баярын мэнд хараал идсэн аимшигтай хүн гой гэж бичээд зургийг нь оруулаад сторидо оруулсан ил болсон. Үүнээс 3 жилийн дараа Maddox Pete гэх овгоо ашиглахаас татгалзаж байна гэдгээ
мэдэгдчихсэн. За мөн хуулийн хүрээнд яг тэр нөгөө шүүхтэр олвол аавынхаа эсрэг мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ мөн шүүхийн шийдвэр дээр би Pete гэж бичүүлмээргүй байна. Би Maddox Jolie гэж ямаар байна гэдэг байдлаар олвол хийсэн гэдгсэн. Захара гэдэг охиныг та бүгд мэдэж байгаа. За Захара охин нь бол өөрийнхөө коллежид элсэн орж байх үедээ өөрийгөө нэг тийм нээлтийн арга хэмжээндээр танилцуулж байгаа байхгүй юу? Тэгэхдээ өөрийнхөө тэр Pete гэх овгоо бас хэлэхгүйгээр танилцуулж илээ. За тийм болохоор хүмүүс за хүүхдүүд бол эхнээсээ нас биеинд хүрээд ааваасаа зайгаа барьж гинэ гэдгийг нь бол анзаараад эхэлчихсэн. Ингэж байтал 2024 онд Анжелинагийн өөрийнх нь продюсерлсан Outsiders гэх мюзикл гарсан юм байна лээ. За тэр мюзикл дээр хоёр эхрийн одоо эмэгтэй нь болох Vivienne гэх охин байгаа штэ. За тэр охин бол туслахаар ажиллаж байсан. Ингэхдээ өөрийнхөө нэрийг Vivienne Jolie гэж болол бичсэн байна лээ. Тийм болохоор мөн л одоо аавынхаа овгийг бичгээс татгалцсан байгаамаа. Энэ үеэр буюу бас 2024 оны 4 сард Shiloh гэх охиныг бол мэдж байгаа. За Shiloh бол аавын охин, аав амтай охин гэж бол хүмүүс айгүйх ярьдаг байхгүй юу? За ингээд тэрээр 2024 оны 4 сард аавынхаа хажуу хаалганд яг дэрэгдэх хажуу хаалганд нь нүүж очиод аавтайгаа ойр амьдрахыг бол хүссэн, тэгж шийдсэн. Гэхдээ ганцхан сарын дараа тэрээр шүүхэд Pete гэх овгоо асуулмаар байна. Pete гэх овгоосоо татгалзаж байна гэдэг тэр нэхэмжлэгийг гаргаад шүүх түүний талд мөн шийдвэрлэн түүнээс хойш яг Shiloh Jolie гэж явдаг юм байна лээ. Аавынхаа нэрийг бол түүнээс хойш ингээд ерөөсөө ашиглаагүй. Аавынхаа хажууд нүүрччод ганцхан сарын дотор тим шийдвэр гаргаж ийн гэхээр аав нь ямар хүн байсан нь бол та бүгдэд баг ингээд багцаа өгж байгаа ах гэж миний хувьд бодож байна. Ноксын тухайд аавтайгаа яг ямар харилцаатай байдаг гэдг нь бол ил олоогүй. Ямар ч байсан бусад 5 хүүхэд нь бол ааваасаа хэдийнэ харилцаагаа таслаад аавтайгаа харьцдагчгүй гэтгэжсэн. За Maddox бол бүр нэлээд дээр үеэс эхлэн аавтайгаа бол харилцаагүй болсон гэтгсэн. Энийг нь Brad юу гэж үздэг гэхээр энэ бол Анжелинагийн хийж байгаа ажлаа. Анжелина хүүхдүүдийг миний эсрэг төрхөрч хүүхдүүдийг надаас салахыг хичээж байна. Энэ зөвхөн ганц овгийн асуудал биш ээ. Энэ зүгээр овгоос ингээд хасуулаад болчдөг юм биш. Энэ бол та бид хоёрын харилцаа үүгээр ингэж албан ёсоор тасарч шүү гэдэг албан ёсны мэдэгдлээ гэж бол Brad Pitt хүлээж авч байгаа гэж өөрөө ингэж ярьж байсан. Тэгэхээр өөрийнх нь хувьд сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд байгаа. Гэхдээ одоо би ингээд өөрчлөгдсөн шүү. Одоо би өөр болсон шүү. Одоо аав нь та нарт ингээд өөрчлөгдөж үзүүлье, өөрчлөгдсөнөө харуулъя гэд ингээд өөрөө болол энэ тентгийн ярилцлага дээр тэгж ярьдаг ч гэсэн ээжийг нь хорхойтой араандаа зуучсан юм шиг санхүүгийн болон хуулийн хүрээнд за түүгээр зогсохгүй одоо шүүхийн энэ асуудлуудаар ингэж эцэс төгсгөлгүй хойноос нь чаргууцалтаад байгаа нь хүүхдүүдэд аа маань үнэхээр өөрчлөгдсөн дөө аавыгаа уучлая да гэх бодлыг өгөх болов та нар юу гэж бодож байна? Ээжигээ гээд нэгэнт дагаад явчихсан хүүхдүүд бол тэгж юу яахгүй л бах. Хүлээж авахгүй л ах миний хувьд бол тэгж бодож байна. За тийм болохоор Brad бол зүгээр л наана би өстө хүүхдүүдэд харуулахыг хүсэж байна. Би хичээж байгаа гэж ярьж байгаа ч гэсэн үйлдэл нь өөрөө илүү ингээд чанга дуурайд үйлдэл нь өөрөө үгнээсээ зөрөөд байгаа нь ингээд ийхүү ил болж байгаа. За энэ асуудал гараад энэ хоёр салаад хүчирхийлэлтэй юм асуудал гараад инглээ тэглээ хүүхдүүд ингээ холтлоо гэх мэтчлэн иймэрхүү асуудал үүсэж хахад Brad-ийн тухайд ямар ч тийм нөлөөлөл байгаагүй гэтгэжсэн. Яг л баян хിവэрээ одоо кинонд тоглосоор байгаа, бизнесээ үргэлжлүүлсээр байгаа тийм баян хүмүүстэй хүрээлэл дунд нь орж зугаацж цэнгэж явсаар байгаа. Яг л одоо мэдгүй азтай гихэн ч хайшин юм. Гэхдээ л Brad-ийн амьдралд орж ирсэн эмэгтэй болгоно л хүмүүсийн хил амны бай болоод энэ өөрөө дандаа ингэж сүудэрт нь үлддэг хүн шиг надад бол санагдсан. Одоо бол тэрээр 2022 оноос хойш гэдэг чинь бараг 4 жил шахуу болж байгаа юм байна. Ines D. Ramon билүү? Тим нэртэй эмэгтэйтэй болцож байгаа, хамт амьдарч байгаа. За Анжелинагийн хувьд бол ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн дахиад шинэ харилцаа ч юм уу тиймэрхүү асуудал бол үүсгээгүй. Тэрээр илүү хүүхдүүдтэй боломжит цаг хугацаагаа гаргая. Үүнийхээ хажуугаар кинондо тоглоод, бизнесээ эрхлээд, сайн дурын үйл ажиллагаагаа хийгээд ингээд явж байгаа. За одоогийн 2026 оны 5 сарын байдлаар бол Brad-ийн нийт
хөрөнгийн хэмжээ нь бол $400 сая. За Анжелинагийнх бол $120 сая үнэлэгдэж байгаа. За тэгээд ямар ч хэлсэн энэ болтол та бүгдтэй бүхэл мэдээллийг ухаад хүргэхийг бол хичээлээ. За та бүгдийг бол уйдагаагүй байх гэж найдаж байна. Дараагийн удаа хэдүүлээ ямар бичлэг хийх үү? Та бүгд бас юуны талаар сонсомоор байна? Комент хэсэгт өөрсдийнхөө саналыг нээлттэй үлдээж болно шүү. За тэгээд энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Энэ болтол бичлэгээ үзсэн гэд манайхаа лайка дараад мөн subscribe дараагүй бол дараад өгөөрэй. За тэр чинь бол надаа ингээд айгүй их урам өгдөг байхгүй юу? За тийм болохоор хэдүүлээ дараагийн бичлэгээр бас нэг сонирхолтой зүйлийн талаар яриа гэж бодож байна. Нэрээ би нөгөө нэг Испаний хааны гэр бүлийн нэг 2 эгчдөө гүнж байгаа штэ тэр талаар бас яриа гэж бодоод байгаа. Тэр бичлэг бас удахгүй орох байх. За ингээд энэ бол бичлэгтэйгээ хамт байсан баярлалаа. Баяртай. 싫어하는 얘기를 마저도 서로에게 웃어줄까